За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн уншлагаар болохоор одоо байгаа харилцаагаа авч үлдэх үү, тавьж явуулах уу гэдэг уншлага хийнэ. Тэгээ та бүхэн маань 1, 2, 3 дугаар группээс сонголтоо хийгээрэй. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За энэ группийг маань ерөнхийдөө нөгөө нилээдгүй гомдолт хийсэн, гомдсон, зүрхэн шаналсан, ерөнхийдөө маш их төвчээр зааж байгаа хүмүүс юу яаж юм сонсож байна. Тэгээд нөгөө юу ямаар юм бэ? Одоо би өөрөө хичээгээд байх юм бол бүх юм болчих штэ гэд одоо нэгээрээ ганцаараа ингээд зүтгээд байгаа тавилан байгаад байна. Тэгээд би хичээвэл би л бүх юмыг болгочвол бүх юм ингээд аврагдаад үлднэ гэсэн ийм юутай бодолтой ийм хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө юу юм бэ? Тэгээд заримдаа болвол маш их ийм шантарсан энерги байгаад байна. Одоо нөгөө бодол нь хуваагдсан. За болгондоо гэж бодохоор 50% юм шиг. За болохгүй нэ гэхээр бас болгочмоор юм шиг ингээд нэг юм бодол нь хуваагдсан ийм хүмүүс байгаад байна. Тэгээд мөн өмнө нь болохоор энэ хүмүүс маань бас нөгөө X-тэй байсан гэж хэлнэ. Тэгээд нөгөө өмнөх хүний болохоор сайн мартаж чадахгүй. За яг тэр хүн тэр өстой их сайн байсан да, тэр ингэдэггүй байсан да гэд нөгөө өмнөх одоо хүнээ бас их ингэж бодож байгаа ийм хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө за болидо одоо өстой ингэж яхаар нэгээрээ явчихъя гэд уг нь их зориг шулуудаад байгаа боловч бодлоо зөксөлж чадахгүй байна гэж юм. Тэгэхээр нөгөө өөрийнхөө нөгөө бодол санааг цэгцлээд ингээд нөгөө бүх явуулах ёстой юмаа тавьж явуулаад тэгэхгүй бол одоо нөгөө ам амьдрал биш юм шиг ингээд гацаанд орцсон байгаад байна гэж юм. Тэгэхээр нөгөө жоохон л төвччихвэл уг нь айгүй гоё тийм гэр бүл цогцлоогоод тэгээд нэг илэг бүтэн эрүүл сарвал ингээд нэг болчмоор юм да гэд айгүй их бодоод байгаа байхгүй. Бодолтой л бодоод байгаа болохоос биш яг амьдрал дээр нөгөө юм нь болохоор юу яагаад байна? Эсэргээрээ нэг жоохон яваад идэг гэж хэлнэ. Тэгээд нөгөө яг юу ид шид гайхамшиг гэдэг зүйл байх ёстой. Заавал тэрийг биелүүлнэ гэд ингээд бодоод байгаа, бодолтойгоо зөрчилдөж байгаа тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө тэгээд тэр нэг тиймэрхүү өөрийнхөө нөгөө хичээл зүтгэл гаргаад яг хүлээж яг өөрийн чинь бодсноор хүлээж авч байгаа энэ юмнуудаа цаашдаа сэтгэл ханах юм уу? Яг тэгэхэд тэгдэггүй ээжээ гэд ингээд нэг жоохон өөрөө өөрийгөө зэмлэх шалтгаан гарч ирнэ гэж байна. Тэгэхээр энэ дээр нэг жоохон анхаарчмаар юм байна. Нилээд их амьдралыг тулсан, нилээд их юм үзсэн. Гэхдээ нөгөө хүч чадалтай гэж байна. Хүч чадал нь бол барагдаагүй байгаа. Тэгээд яг өөрийнхөө нөгөө энерги хүч чадал нь байгаа учраас тэгээд ингээд одоо өөхч биш булчирхаач биш амьдралыг ингээд нэг төвчин хүлцэн төвчээд яваад байгаа ийм тавилан байгаад байна. Тэгээд ямар ч байсан нөгөө ингэсний эцэст одоо бүх юм болох ёстой гэдэг нэг тийм бодлоо уйчаад байгаа дах юм. Тэгэхээр нөгөө явуулах ёстой юмаа явуулаад тэгээд нөгөө дараагийнхаа нөгөө гэрэлт ирээдүү тавилан хүлээж авсан дээргүй юу гэдэг мессеж бас гараад байна шүү. За тэгэхээр энийг нэг юм аягүй сайхан бодож болгоогоорой гэж юм. Тэгээд нөгөө өөрөөсөө л одоо нөгөө чадлаас илбээд байгаа болохоос ш нөгөө өрөөлөөс нөгөө хайр инрэл одоо ивэл одоо халамж одоо юу гэдгийг тэр бүх юм ингээд юу байхгүй байна. Өөрт чинь ингэж орж ирэхгүй байна. Тийм учраас нөгөө энэ зүйлтэй энэ тавилантайгаа гэдэг юм уу ингээд зууралдаад байх шалтгаан байна уу гэж байна. Тэгээд нөгөө юу ямаар юм бэ? Айгуу сайхан бодлоо зэгцлэх ёстой байх шүү. За
За ерөнхийдөө иймэрхүү тавилан гарч байна. За тэгээд ер нь бол яг таны бодсноор ингээд хичээгээд зүтгээд байвал цаашаа нөгөө ирээдүй тавилан байна уу гэдгийг харъя. За юу ямар юм бэ да? Энэ их хичээл зүтгэлээ ингээд дэмэд зүйлд гаргаж ирснээс нөгөө тавьж явуулаад дараагийнхаа нөгөө шин хүн, шин амьдрал, шин тавилан руугаа явсан дээргүй юу гэж байна. Тэгээд одоо болохоор нөгөө ерөнхийдөө нөгөө юу байгаад байна? Өөрийгөө чөлөөл гэдэг мессеж айгүй их байгаад байна. Тэгээд энэ дотор маань болохоор нөгөө юу байгаад байна? Хөвгттэй хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө одоо өр хөвгтөө бодоод гэдэг юм уу? Юу өр хөвгтөө бодоод эсвэл нь одоо дараагийн хүн гарч иртэл надад одоо дахиад дараагийн амьдрал, дараагийн хүн гэж юу байх вэ? Яг энийгээрээ ингээд явж байгаад ингээд учраа олъё доо гэсэн тийм бодолтой хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө жоохон үе нөгөө нэг ийм юу өгчүүд идэв юм байна. Итгэл үнэмшлийг өгчөөд идэв юм байна. Тэгэхээр одоо тэр бол нэг тийм нөгөө маш тогтвортой тийм итгэл үнэмшил бишээ гэж байна. Тэгэхээр нөгөө энэ хатуурхалтай тавилангаа магтаад тавьж явуулаад тэгээд дараад нь бол ингээд маш сайхан гайхалтай үнэн зүрхний тийм гэрэл гэгээтэй тавилан байна гэж байна шүү дээ. Тэгээд яагаад өөртөө итгэхгүй ерөнхийдөө нэг тийм сэтгэлийн юм ганцрал зовлонтой байгаад байгаа юм бэ гэж байна. Тэгэхээр одоо маш сайн бодож болгоогоод тэгээд юу ямар юм бэ шүү. Шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Тэгээд одоо өр хөвгтөө бодоод байж байгаа хүмүүсийн хувьд бол одоо өр хөвгт нь бол одоо хоёр тишээ боллоо гэхэд нэг тийм айхтар их тийм гансралч гэдэг юм уу, одоо зүггүйтэл, гуниг гутрал тиймд бол орхооргүй юм шүү дээ. Харин их сэтгэл санаа нь амар амгалан болоод өөрөө ч гэсэн амар амгалан болоод нэг сайхан тайван ингээд нэг амарч чаддаг, унтаж чаддаг, нойрсож их юм амар амгалан, сэтгэлийн амар амгалан, бие сэтгэлийн амар амгалан идэлнэ гэж байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хортой харилцааг дуусгасан дээргүй юу гэж байна. Тэгэхээр ингээд өөртөө айгүй сайхан бодож байгаа та бүхэн минь шийдвэрэл гаргах юм байна да. За тэгээд одоо яг цаашаах амьдралдаа одоо юунаас их юу яах ёстой вэ? Болгоомжлох ёстой вэ гэдгийг хараа тий. Энэ нөгөө нэг яг л өөрөө бүх юмыг болгох гээд ингээд одоо нэгээрээ нөгөө сэтгэлийн шарх идлээд яваад ээж болохгүй гэж байна. Одоо маш их дайралтууд ирж байгаа тийм хүмүүс ингээд байгаад байна. Тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө одоо бүр ингээд нэг юм амар юм асаж бадарсан тэр гал шиг тийм амар тийм халуун юм дотроос нөгөө өөрийгөө гэрэлтүүлэх гээд ядаад нөгөө өрөөл бусдын нөгөө найз нөхдийн өрөөл эсвэл одоо гэр орныхондоо ойр дотны хүмүүстэй ерөөсөө нөгөө юу ядгүй хэлж чаддаггүй. Тэгээд нөгөө нэг одоо нэг юм тусалж хүн байхгүй байх та гэдэг юм уу, эсвэл ингээд дотроо ингээд шаналаа суугаад байгаа ийм хүмүүс байгаад шүү. За юу. Тэгэхээр нөгөө энэ байдлаа ингэж удаан үргэлжлүүлж болохгүй гэж байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө өөр
Одоо энэ харилцаа яагаад энэ хэмжээнд төрчвэ гэд ингэхээр өөрийн чинь их буруутгадаг юм байна. Одоо бүх юм чамаас болсон штэ, өөрийн чинь буруугаас болсон штэ гэж ингээд одоо зөвхөн өөрийн чинь ингээд буруутгаад байгаа тавиланд хорогдох шалтгаан юу байгаа юм бэ? Одоо тэгээд энэ одоо уншлагыг сонсож байгаа болвол нэгийг бодож хоёрыг тунгаагараа гэж байна. Тэгээд нөгөө өөрийн үзэл бодлого одоо нөгөө өөрөөс чинь болсон гэд хүн хэлчихээр л нэрээ би тэгэхэд тэгцэндээ би тэгээд алдсан да. Тэрнээс л болсон байх гэд ингээд тэрийг ингээд хүлийн зөвшөөрөд юу яа тийм ээ. Хүлийн зөвшөөрөд суугаад идэв юм. Тэгэхээр нөгөө яг хэн болох вэ гэдгийг өөрөө аягүй сайхан бодож болгоогоороо тэгээд нөгөө ерөнхийдөө одоо за ер нь цаашаа ингээд яваад иж болохгүй нэ гэд уг нь дотроо бодоод тэгээд мөн тийм мессеж сануулгыг өстой хүссэн үсээгүй зүүд нойронд чинь ч хүртэл ингээд хатуурхал юмыг үзүүлээд байгаа юм байгаад байна. Тэгэхээр нөгөө энийг яагаад ингээд нөгөө нэг сайн тогтож ойлгож чадахгүй байна вэ гэдэг юу гарч ийн шүү. Анхааруулга, сануулга гарч ийн. Тэгээд энэ нөгөө жоохон юу ямар юм бэ? Яг бодож исэн амьдрал чинь биш байгаад байна шүү дээ. Нөгөө яг нөгөөс бодож одоо яг иймэрхүү байх ёстой гэл ингээл аягүй сайхан гэгэн тавилан өсөж мөрөөдөөд байж итэл одоо нөгөө сансан бодсноор нь эсрэг явцсан иймэрхүү тавилан байгаад байна. Тэгээд нөгөө одоо өөрийгөө чөлөөлөөд нөгөө юу ямар юм бэ? Сайхан аялж зугаалах одоо өөртөө амралт олгох бие сэтгэлийн тийм нэг амар амгалан тэгээд нөгөө одоо энэ нөгөө байгаа байршлыг бас солимоор юм байна. Байгаа байршил, хүрээлэл одоо нөгөө их сайхан шин танилуудтай болох, найз нөхдөд болох, эсвэл тэр нөгөө элсэн шидийн нөгөө аялын группүүд ийм үү, уулан талах байдаг юм уу? Өөрөө өөрийгөө амраач нэгэнд байгальтаа нэг жоохон ойр харьцуул дээрээ гэж юм. Тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө маш их ийм айдастай хүмүүс байгаад байна. Яг л нөгөө айдас өөрийг нь чиглээд ирж байгаа юм шиг айдаг, ичдэг, цочдог, нуруу туруу нар заадаг. Тэгээд ингээд нөгөө харуу бүрүүд явж дийлдэггүй хажуунаас нь юм харж байгаа юм шиг харагддаг болцсон барьцсан энергийн төвшин маш доошоо унтарсан гэсэн юм гараад ишүү. За юу тэгэхээр та нар минь энийг сайхан бодож болгоогоод тэгээд юу ягаарэ. Өөрөө өөртөө нэг жоохон анхаарал халамж тавь. Одоо би сэтгэл чинь шархалцсан бөгөөд би сэтгэлээ дагаад нөгөө үзэмж нь их жоохон сулраад байгаа буюу дориотод байгаа хүмүүс байгаад байна. Одоо нөгөө одоо өөрийгөө нэг өмнөх нэг 3 жилийн өмнөхтэйгээ харьцуулаад харах юм бол өнөөдөр өөрийгөө бараг танихаа байсан гэж хэлмээр ч юм шиг. Тэгээд нөгөө хүмүүсийн хил аманд багтаад гэдэг юм уу? Одоо энэ одоо юу болчихоо вэ? Энэ одоо яаж чавэ гээд ингээд нэг юм хилэн дороогдоод яваад байна. Тэгэхээр нэг өөрөө өөртөө жоохон анхаарал тавиад юу яа. Маш их тийм өөрөө өөртөө хайртай байгаараа гэдэг сануулга гарч ирж байна. За тэгээд ерөнхийдөө та нарын минь нөхцөл байдал иймэрхүү байгаад байна. Тэгээд нөгөө сайхан бодоод яах ёстой вэ гэдэг шийдвэрээ та бүхэн минь өөрсдөө гаргаарай. Тэгээд нөгөө хүүхэд насны дурсамжаа сэргээж одоо тэр нөгөө нэг ерөөсөө тийм бие сэтгэлийн шарахгүй зовлонгүй байсан үеишгээ байгаад өгөөрэй гэж байна. Одоо болохоор ингээд нөгөө маш их юм ачаа үрээд одоо бүр ингээд замаа олохгүй төөрөөд одоо шавар намхта зөвхөн нөгөө нэг ийм гүүрээр гарчих юм дээр юмыг нөгөө шавар намхтаад нь шигдэж алхаад яваад байгаа иймэрхүү хүмүүс бас байгаад шүү. За юу тэгэхээр нөгөө юу хийж яаж бодож болгохоо юу ягаарэ. Өөрөөсөө сайн бодож шийдвэрээ гаргаарай. Тэгээд нөгөө нэг хостой байж хосгүй юм шиг байгаад байгаа хүмүүс болохоор юу ямар юм бэ? Нэгэнт тийм амьдрал байгаад байгаа юм чинь заавал нөгөө нэг юу яах шаардлага байгаа мó? Ийм удаан цаг хугацааг төвчж хөлдсөн төвчих шаардлага байгаа мó гэж байна. Тэгээд дээр нь болохоор одоо нөгөө сайн ч муу ч хажууд бас нэг юм хань ижил одоо
тийм зүрх сэтгэлээ зориулсан хүмүүн байж ивэл бас нэг иймэрхүү сэтгэл үеиг байдгийн ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодолтой хүмүүс байгаа бол ерөнхийдөө бол тэр бодол чинь бол нэг тийм айхтар тийм 100% юутай бол үнэн бол биш байгаад байна гэж байна. Тэгэхээр нөгөө маш сайхан бодорой манайхаа. Тэгээд нөгөө юу ямар юм бэ? Байгаль дэлхийгээ их сайхан хайрлж инэрмээр юм бэ. Тэгээд нөгөө өмнө нь бол нөгөө жоохон алдаа оноо хийсэн хүмүүс байгаад байна л да. Одоо буруу зүйл хийсэн хүмүүс. Яг буруу зүйл гэдгийг нь болохоор би яг ийм тийм гэж хэлмээргүй байна. Ягаад гэвэл та дотроо мэдж байгаа тэр буруу зүйл гэдэг юмыг ямар буруу зүйл вэ гэдгийг та маш сайн мэдж байгаа учраас би тэрэн дээр нөгөө юу ямаргүй. Тодтогч болвол хэлмээргүй байна. Тэгэхээр тэр буруу хийсэн зүйлийнхаа төлөө нөгөө нэг өөрөө өөрийгөө одоо ингээд буруутгаад одоо өөрөө л бусдад буруутгах яахт өөрөө өөрийгөө бас буруутгаад нөгөө алхах мөрөө ингээд нөгөө алхах газараа ингээд юу охорлоод иж болохгүй гэдэг тийм анхааруулга сануулга хэлж байна. Тэгээл нөгөө байгалийн сайханд амраад би сэтгэлээ амраагаад тэгээд нэг юм энерги нэг жоохон юу ямар юм бэ? Айгүй сайхан тийм нөгөө төвшин болгомоор юм бэ. Тэгжээж нэг жоохон бодолтой бодоод юу ямар юм биш үү? Шийдвэрээ гаргамаар юм бэ. Тэгээд ямар ч байсан зовсны эцэст жаргана гэдэг шиг тэгээд нөгөө юу ирэх юм бэ наа ирэх юм бэ. Гигэн тавилан бодвол 90 тэгтээ өмнөдгөө зуралдах уу эсвэл нь би сэтгэлээ амраагаад одоо энэ хортой харилцаагаа дуусгах уу гэдгийг та өөрөө сонгох юм байна. Тэгээд нөгөө одоо нэг жоохон үнэн удлыг дэнсэлдэг байгаарай. Тэгээд нөгөө яг уу энд нөгөө юу яасан хүмүүс байж л та. Одоо нөгөө гэрэлтээ цоцлуулж байгаа тийм хүмүүс байна. Тэгээд нөгөө зөв болов буруу болов гэд ингээ бодоод байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө яг зүрх сэтгэлийн дуудлагаараа хийж байгаа учраас эн чинь нөгөө маш их тийм зөв үү бити эндээ шархлаарай гэж байна. Тэгэхээр нөгөө юу яагаад байна? Одоо бүр төвчээд болоогүй болохоор шийдвэр гаргасан учраас одоо нөгөө энэ гаргасан шийдвэртээ хизээч бити эргэлзээрээ хизээч бити харамсаараа гэж байна. Тэгээд нөгөө одоо нөгөө бүх энэ тавилан юмаа ингээд тавиад туучлаа да цаашаа одоо яадаг болдоо гэд ингээд их гоник ганцаардал сэтгэлийн дарамт тэгээд нөгөө нэг жоохон гарлага ихтэй зарлага ихтэй ч гэдэг юм уу иймэрхүү тавилан бас байгаад байна. Тэгэхээр нөгөө энэ дээр бол нэг тийм айхтар гундаж гутаах хэрэггүй гэж байна. Тэгээд одоо энэс хоошоо нөгөө тэр их тийм нөгөө хатуурхал юм болохоор өөрийн чинь хажуугаар зөрөөд явна. Тийм учраас бити их ингэж шархалж гониглаараа гэдэг тийм мессежийг хэлж шүү. За. Тэгээд их төвшин амар амгалан сэтгэлийн гэгээтэй ингэж явна гэж байна. За манайхаа тэгээд энэ үртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд нөгөө гарсан уншлагыг ингээд аягүй сайхан бодож болгоогоорой гэж хэлмээр байна. За баярлалаа. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. За энэ группийнх маань болохоор нөгөө юу яагаад вэ? Эхлэлдээ бөгөөд нэг ихэнх үедээ маш их тийм ойлголцол ихтэй би нэгэ гэдэг нэг тийм хүмүүс байсан байна. Тэгээд одоо болохоор ерөнхийдөө нэг жоохон тийм зөрчил тэмцэлтэнтэй болцсон нэг тийм одоо би нэг нөгөө ерөөсөө тийм бүрэн ойлголцож чадахгүй байгаа хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө ойлголцож чадахгүй мөртлөө нэг гол амтандаа бүтэн ингээд нэг юм гэр бүл шиг байж чадахгүй байгаад байгаа ийм хүмүүс байна. Тэгэхээр нөгөө энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхэд тэгэхээр нөгөө боли салий гэд тэгсэн мөртлөө юу яадгүй салдгүй тэгсэн мөртлөө сайхан амьдарч чаддгүй гэдэг ийм гараад байна. Тэгээд нөгөө хоорондын
холбоо нь болохоор тасраагүй. Тэгтээ нэг тийм юутай байж чадахгүй байна. Одоо нөгөө нүдэн балаа чихэн дүлий гэдэг шиг тэгэл юу ч болж исэн тэгэл нөгөө нэг юу яадгүй. Юу ч болж исэн тэгээ бие бинийгээ гэдэг нэг тийм сэтгэл зүрх байдгүй. Бие бинийгээ хамгаалдаггүй гэх юм. Бие биенийхээ төлөө санаа чилээхгүй байгаа. Тэгээд нөгөө юу яахгүй байгаа. Халамж тавихгүй байгаа. Энэ иймэрхүү харилцаа байгаа дээ. Тэгээд заримдаа нөгөө салий гэдэг үгийг их олон удаа хэлсэн ийм хүмүүс байгаад байна. Тэгсэн мөртлөө нөгөө яг салий гэдгсэн мөртлөө шийдвэрээ гаргаад нөгөө салчиж чаддаггүй. Иймэрхүү харилцаатай хүмүүс энэ группийг сонсож байна. Тэгэл ер нь дандаа л нэг тийм нөгөө сэтгэл рүү нөгөө орсон тийм нөгөө хатуу үгийг ингэж дандаа хэлж идэг. Тэгээ нөгөө зүрх нөгөө ард нуруунд нөгөө хутга юу дүрцэн гэдэг шиг л нэг зүрхлүү дүрсэн үгийг айгүй их ингэж юу яагаад хилээд идэг иймэрхүү харилцаа байгаад байна. Тэгээд нөгөө уг нь болохоор юу яагаад ах юм? Төрхөн зуурын иймэрхүү асуудал болохоор өмнө нь болохоор нөгөө эхлэн нэг сайхан байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд уг нь амьдрал нь уг нь тогтцсон ер нь их ингэж цаашаа уг нь ойлголцоод явчихоор ийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хоёр биентэйгээ жоохон тэмцэлтээд одоо би бүтээсэн миний би илүү бүтээсэн тийм учраас одоо нөгөө ийм тийм гээд одоо магадгүй нөгөө амьдрал дээр нөгөө мөнгө санхүүгийн тал дээрээ амьдралаа босгоогүй гэдэг юм дээрээ бас маргаан үсгээд байх өндөр магадaltaй хүмүүс сонсож байна. Тэгээд нөгөө яг хийсэн бүтээснийгээ ерөөсөө юу яахгүй тавьж явуулж чадахгүй гэдэг тиймэрхүү нөгөө байр суурьтай хүмүүс байгаад байна. Тэгэхээр энэ байр сууриа үнэхээр хадгалж чадах юм бол уг нь их юутай юм бэ? Алстаа болвол нөгөө яг л энэ нөгөө хэцүү үеийг даваад гарчих юм бол одоогийн байгаа энэ харилцаагаа даваад гарчих юм бол уг нь алс нь бол гэрэлтэй гэгээтэй л гэж харагдаж байна. Тэгэхээр одоо нөгөө гэхдээ энийг нөгөө давж туулах гэж бас нилээдгүй асуудал бол өрнөхөр байна. За тэгээд одоо нөгөө юу яа? Яг энэ харилцаагаа ингээд аваад үлдвэл ирээдүйн замнал нь ямар байх нь вэ гэдгийг харъя. Юу яаж байна? Одоо энэ нөгөө хоёр югаар хоёр өнцгөр тайлбарлах шаардлага үүсэж байна. Тэгэхээр энэ нөгөө их олон хүн үзэж байгаа болохоор ингэж тайлбарлахгүй болохгүй байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол нөгөө юу яах юм бэ? Одоо нэгэнт нөгөө нэг хоёр тишээ болоод буюу салаад нөгөө хоёр дахь амьдралаа эхлүүлж байгаа иймэрхүү хүмүүс бас байгаад байна. Салаад хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Тэгээд нөгөө яг энэ салаад хоёр дахь амьдралаа эхлүүлсэн хүмүүс үзэж байгаа бол ерөнхийдөө нөгөө бусдын тэр нөгөө харилцаанд чинь хор үргэж хов зөөж байгаа хүмүүсээс хол байгаараа гэдэг мессежийг өгч шүү заа юу. Одоо нөгөө танаа эхнэр чинь ч гэдэг юм уу, танаа нөхөр чинь эсвэл танаа найз залуу чинь, танаа найз охин чинь тэгжсэн шүү дээ гэд ингээд нөгөө буруу хов хүргээд байгаа хүмүүсийн нөгөө хорон үгнээс холдож зайлж чадах юм бол энэ харилцаагаа аварч үлдэж чаднаа гэж байна. Нөгөө нэг юм нь болохоор одоо юу яах юм бэ? Одоо яг нөгөө нэг салах уу болох уу гэд ингээд шийдвэрээ гаргах гад тэгээд нөгөө одоо дараагийн амьдрал байгаа болов уу гэдэг тийм эргэлзээтэй хүмүүс бас үзэж байна. Тэгэхээр энэ бол дараагийн амьдрал бол байгаа. Тэгтээ нөгөө юу яах хэрэгтэй?
Яг тийм зүрх сэтгэлд чинь таарсан юу бол байхгүй шүү. Нөгөө яг тийм нөгөө бодолдоо бодож байгаа шиг яг тийм 100% тийм хүн болвол гарч ирэхгүй. Тэгтээ нөгөө яах вэ? Нөгөө нэг бас л нэг жоохон өөрийн чинь ядраасан, туняасан тиймэрхүү л их хүн гарч ирж магадгүй байгаад байна. Тэгэхээр нөгөө юу ягаараа айгуу сайхан бодороо гэдэг мессеж бас гарч ирээд шүү за. Тэгээд нөгөө энэ дээр болохоор нөгөө нэг юу яагаад байгаа хүмүүс байгаад байгаа юм бэ? Би нэг нэг харддаг сэрддэг гэж хэлнэ. Одоо нөгөө тэр одоо эсвэл ажлын газрынхантаа юм уу, дарга зэрэгтэй юм уу нэг тийм хүмүүстэй нэг албан ажлын хүрээнд нь нөгөө асуудал яригдээд байгаа тиймэрхүү хүмүүс бас үзээд байна. Тэгэхээр нөгөө яг тийм харилцаагүй байхад нь одоо тийм харилцаатай гэдэг ингээд байнгын нэг юм дарамт шахалт юм сонсоод одоо ингээд би сэтгэлээр ингээд бүр айгүй их юм ядраад бүр ингээд юу яатсан ядаргаанд орцсон тийм хүмүүс байгаад байна. Тэгээд одоо нөгөө болидо өстой намайг угаасаа тэнд хүлээж байгаа хүн бас байгаа штэ. Би ч юм бас юу штэ. Заавал ингэж дарлагдаж ингэж гүтгдэж амьдрах хэвээр юм уу? Нэг тийм үнтэй уулзаад үздэг юм уу? Тэр хүн угаасаа намайг хүлээж байгаа штэ. Намайг уулзъя гэсэн штэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодолтой хүмүүс бас байгаад байна. Тэгэхээр нөгөө маш сайн одоо нөгөө хоорондоо ярилцаад ингээд ойлголцож чадахгүй бие биенлгөө ингээд арсалдаад юм уу тэмцэлтэд идэг болвол маш сайхан нөгөө юу биччих захаа биччих ойлголцож чадахгүй бол за энэ дээр чинь инхээр надад ийм байдгаа гэд нөгөө зөв буруугийн одоо өстой нэг жинхэнэ нэг номерт 1-т 2-т 3-т 4-т 5-т гэж яагаад ингээ бүгдийг цагаан шагшаачаад тэгээд нэг үз. Тэгээд нөгөө маш сайхан ойлголцол хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нөгөө яа харгуул нэрээ 3 дахь итгээд байгаа гэдэг нэг юм юу гараад байна. Одоо хоёр хоорондоо ойлголцож чадахгүй байвал 3 дахь итгээдийн тэр нөгөө юунд орно шүү. Нөгөө зайлм ихэнд орно шүү. Тэгээд нөгөө альва юм харагдаж байгаа шиг байдгүй. Тэгээд нөгөө уучлалт одоо уг нь ингээд нөгөө энэ харилцаан дээр юу яасан юм байна л да. 2 3 ч удаа нөгөө чин сэтгэлээсээ нөгөө уучлалт гуйсан удаа байгаа юм байна. Тэгээд тэр уучлалыг хүлээж аваад одоо энэ харилцаагаа аваад үлдсэн дээргүй юу л гэж байна. Тэгэхээр нөгөө энэний уучлалт нь угаасаа л худлаа байдаг штэ. Энэ үгээ дандаа л ингэж 1000 давтаж хилжээдий. Ингээд нөгөө юу яагаад тонирхаад байгаа хүмүүс байна. Яг хөө тэр нөгөө алдаагаа бол давтсан байна. Уучлалтаа болвол тэгэж юу яагаагүй. Яг хэлсэн амдаа хүрээгүй. Тэгтээ нөгөө заавал хэлсэн амдаа хүрнэ гэд чин сэтгэлийн уучлалт болвол гуйсан л юм байна. Тэгэхээр нөгөө та бүхэн минь энийг нөгөө нэг аягүй сайхан бодож болгоогоод юу ягаараа. Бодлоо зэгцэлчих. Тэгээд маш сайхан бодлоо зэгцлээд ингэнгүүт тэгээд нөгөө яг нөгөө юу яагаад гэдэг юм бэ? 3 дахь этгээд гэдэг нь болохоор нөгөө юу шүү. Бүр ингээ уулзч уучраад ингээд зүрхийн шархлуулаад юм уу ингээд яг нөгөө гэр бүлийн харилцаатай байж ч гадуур харилцаатай хүмүүс болвол яг тэгээ уулзаа учирсан хүмүүс бол байхгүй шүү. За юу. Тэгэхээр яг нөгөө юу яадаг юм байгаа л да. Нөгөө уучлаарай нөгөө сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг одоо сайхан залуу явж ивэл одоо зүгээр хараад өнгөрөх, сайхан бүсгүй явж ивэл зүгээр хараад өнгөрөх. Эсвэл тэр тийм мундаг шүү гэд нэг ингээд нэг амны алдаа болгоод юм уу санамсаргүйгээр ингээд ярьсан ярианых нь тэр болгоныг ингээд өөртөө нааж аваад ингээд чархлаад гомдоод тунирхаад ээж болохгүй гэж байна. Тэгээд нөгөө одоо нөгөө буруу талаараа нөгөө нэг хүмүүст нөгөө маш их юм буруу зөрүүгийн ойлголт өгөөд юм. Тэгээд нөгөө буруу зөрүүгийн ойлголт гэдэг нь болохоор өөрийн чинь болохоор нөгөө юу яагаад гэдэг юм бэ? Ерөнхийдөө нөгөө нэг сөрөг талаар чинь хүмүүс их жоохон буруу ойлгоод ингээ яваад идэм биш үү? За юу. Тэгэхээр нөгөө хүн нөгөө өөрөө өөртөө дүгнэлт хийх ёстой гэдэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр өөрөө өөртөө нэг сайхан дүгнэлт хийх ёстой биш үү? За тэгээд нөгөө өөрөө өөрийг нэг жоохон өөрчлөөд үз.
өөрөө өөрийгөө өөрчлөөд үз. Тэгээд нөгөө дандаа нөгөө нэг таны зөв байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд нөгөө ийм хортой зүйл хэрглэж байгаа шаналаад ганцаардаад нөгөө хортой зүйл хэрглэж байгаа буюу нөгөө шавууд сингэн уулзалт алкоголын төрлийн юм согтруулах хундаа тэгэл нөгөө ганцаараа би шархалсан зүрхтэй гэл ингээл гомдол нэрээд ингээд яваад байх юм бол ерөнхийдөө нөгөө юу юм бэ? Тэр бол маш буруу юм байна. Тэгэхээр нөгөө энэ юунаас хорт зуршлаасаа салаад өөрөө өөртөө дүгнэлт хийгээд нөгөө юу ямаар юм бэ? Өөрөө өөрийгөө нэг жоохон өөрчлөх хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө амьдрал гэдэг болохоор нөгөө юу шүү? Мөнгөн дээр тогтохгүй. Тэгээд мөн ганц нөгөө сэтгэл дээр тогтохгүй. Тийм учраас нөгөө амьдралын балансаа тэнцвэржүүлж авч яваач гэдэг юу ирж байна. Мессеж ирж байна. Тэгээд нөгөө энэ бүхэн яг өөрөө өөрийгөө өөрчлөөд замналаа нэг жоохон өөрчлөх юм бол ерөнхийдөө өстой астаа жаргалтай ийм гэр бүл зохицлно. Одоо гэр бүл болцсон хүмүүсийн хувьд гэр бүлээ аварч үлдээд их аз жаргалтай болно. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс болохоор одоо саяны гарсан бүхнийг ингээд нэг эргцүүлж бодоод ингэх юм бол бас их сайхан гэрэлтэй гэгээтэй аз жаргалтай гэр бүл бий болно гэж байна. Тэгэхээр нөгөө миний хувьд бол яг энэ уншлагыг хийж байгаа хувьд бол харилцаагаа авч үлдүүл дээрэл гэдэг мессежийг сануулгыг би бол өөрийнхөө зүгээс хэлмээр байна. Тэгээд нөгөө яа харахгүй энд нөгөө нэг тийм жоохон хорт зуршилтай хоёр нүртэй амьдарч байгаа хүмүүс юу яагаад гэх шиг байна. Үзээд байна. Тэгээд нөгөө өөрөө л нөгөө ганцаараа нөгөө шаналаа зовоод байгаа юм шиг. Тэгээд нөгөө зөвтгөл буруутгал хоёрыг нөгөө өөртөө өгдөггүй дандаа өрөөл бусдыг нөгөө юу яадаг. Өрөөл бусдад нэлзаадаг гэж хэлчихвэл та нар минь бити гомдоорой. Тэгээд нөгөө өөрөө өөртөө нэг жоохон гэрэл асаа гэж. Өөрийгөө өөрчлөө гэдэг байгаа нь одоо хорт зуршлаасаа салаад тэгээд нөгөө өөрөө өөрийнхөө зан арын шин хүрээлэл тэгэл тэр нөгөө босон болоогүй тэр бусдын тэр нөгөө ховж ивнээс их хол явахгүй бол нөгөө маш их тийм юутай байгаад байна. Бусдаас нэг жоохон сөрөг энерги давмгаалж өөртлөгаа тэр сөрөг энергийг их татаад байна. Тэгээд нөгөө маш их юм хүрээлэлээ таних хэрэгтэй. Тэгээд сайн найз чинь яг сайн найз байна уу байхгүй юу гэдгийг маш сайн бодоорой. Яг сайн найзгээ бодож исэн хүн чинь араар чинь ар удрагаар чинь асуудал дэврэж явдаг гэд би хэлж шээ. За юу үнэхээр яг тийм байгаад байна. Нөгөө ардаа нөгөө нэг хутга нууцсан нөгөө ойрын хамгийн ойрын дайсан чинь чиний ойрын хүн шүү гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр нөгөө хүрээлэл юм маш сайхан анхаараараа за. Тэгээд нөгөө ерөөсөө огт хөдөлгөөн хийхгүй байгаад юм. Нөгөө амьдрал дээр ч тэр нөгөө өөрийнхөө тэр өөрийгөө өөрчлөх тал дээрээ ч тэр тэгээ яг нэг байрандаа ингээ гацсан. Уг нь ингээд бодолтой болохоор нэг тийм өөрчлөгдчих юмсан. Яг ингэчих юмсан, тэгчих юмсан гэд бодоод байгаа мөртлөө хизээч өөрийгөө нөгөө ялан дийлж чадахгүй байна. Бүх юм одоо нөгөө өөрөөс ч л шалтгаалж ийн гэд хэлчин. За тэгэхээр нөгөө тэр өмнө нь бол ингээд шархалсан, гундсан, тунсан тэр бүх юм байх юм бол тэрийг нөгөө тавьж явуулаад тэгээд нөгөө өөрөө өөрийгөө маш сайхан гайхалтайгаар юу яаж чадах юм бол өөрчилж чадах юм бол үнэхээр их гэрэлтэй гэгээтэй болно гэж байна. Тэгэхээр энийг нөгөө нэг маш сайхан юу ямар юм бэ шээ. За бодож болгоомоор юм байна гэж байна. Тэгэхээр нөгөө энэ группийг сонсож байгаа хүмүүсийг би болохоор нөгөө жоохон өөрөө өөртөө ажиллаач л гэж юу яах гээд байна. Сануулах гээд байна. Яа харахгүй л нэг тиймэрхүү мессежийг бол өгөөд байна. Хүн нөгөө хитрхи нөгөө нэг бараан зүйл нөгөө амьдралын хар барааныг ярихаасаа өмнө одоо нэг юм за тэгэхэд нэг тийм байж үлээ, хэд нэг юм аз жаргалтай байж тэгж ойлголцдог байсан, ингэдэг байсан гэд нөгөө юм гигэн сайхан юмыг дурсаач гэж байна. Тэгэхгүй нөгөө дандаа л нөгөө
болохгүй бүтэхгүй ингэжсэн тэгжсэн гэдэг юм яриад байх юм бол нөгөө хүн нөгөө амнаасаа нөгөө юу гаргана тэр үйлдэл нь ингээд нөгөө өөрт нь ингээд давтагдаж ирээд идэг юм тавилан байдаг учраас нөгөө их сайхан өөрийг нэг сайхан өөрчлөөрөө заа юу. Тэгээд нөгөө юу яагаад вэ? Нөгөө заавал тэмцэлдэж хэл лам хэрүүл тэмцэл ингэж нөгөө хийж өөрөө өөрсдийгөө нөгөө зөв буруу батлах гэж дайрахынхаа оронд ойлголцоод эвсэн нэгдээд тэгээд яах юм бол аз жаргалтай болно гэж юм. Тэгээд нөгөө дандаа нөгөө юмлуу ингээд нөгөө дайрч асаад ойлголцохын оронд дайрч асаад ээж болохгүй гэж юм. Тэгэхээр нөгөө ойлголцол хэрэгтэй. Тэгээд нөгөө өөрөө өөртөө ажиллах хэрэгтэй л гэдэг юм да. Тэгжээж та үнэхээр гайхалтай. Одоо сансан бодсон одоо тэр сайхан голомт гэр бүл бүх юм зохицолж дийлэхээр байна. Тэгээд та бүхэн минь энэ уншлагыг нэг аюу сайхан бодож болгоож үзээрэй. За ерөнхийдөө 2 дугаар группийн уншлага маань ингээд өндөрлж байна. За тэгсэн цагт бол та үнэхээр хорвоо ертөнц бэлгээ өгнө гэж байна манайхаа. Тэгээд аюу сайхан бодолцож үзээрэй. За ингээд 3 дугаар группийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлэе. За ерөнхийдөө болохоор одоо 3 дугаар группийг маань одоо амьдралын төлөө одоо бие биенийхээ төлөө ингээд зүтгэж байгаа тийм хүмүүс сонгосон байна. Тэгээд нөгөө дандаа юм завгүй дандаа л ийм ажил төрөл амбиц гэдэг юм уу? Тиймэрхүү нөгөө юмыг хөөцөлтөөд хоёр биендээ нөгөө нэг анхаарал халамж их жоохон тавьж чадахгүй явж байгаа хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө юу яагаад байна? За энэ нөгөө нэг амьдралын төлөө зүтгэх нь бол одоо үнэхээр зүй ясны хэрэг. Гэхдээ нөгөө юу яамаар юм бэ? Хоёр биендээ нэг жоохон тийм халуун дулаан зүрхтэй баймаар юм биш үү заа юу? Одоо хүн яах вэ нөгөө ажилласаа юу яагаад кап аваад ингээд амьдраад ээж болно л доо. Тэгээд нөгөө маш их ажил төрөлтөө ингээд гадагцаад төгшөө явсан, хөдөө гадаа томилтоор явсан. Тэгээл нөгөө ажилдаа нөгөө их мэрэгссэн, өөртөө ихтгэлтэй. Тэгээд ийм хүмүүс ингээд юу яагаад байна л да. Энэ группийг сонгосон байна. Тэгээд нөгөө энэ группийг ингээд сонгосон хүмүүс маань яг тийм үнэхээр нөгөө баг хөдөлчөнд ажлын төлөө төрсөн гэд хэлчихмээр хүмүүс байгаад байна. Гэхдээ нөгөө энднийг бас юу яж магадгүй шүү заа юу. Одоогоор нөгөө гэр бүлгүү тэгсэн мөртөө дөнгөж нөгөө мессеж чатлж эхэлж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө юу яаж байгаа хүмүүс байж магадгүй. Дөнгөж харилцаа нь эхэлж байгаа. Гэхдээ нөгөө эсвэл нөгөө хоёр биенийгээ харцсан мөртлөө бие биен лугаа нөгөө юу яаж чадахгүй байгаа. Хоорондоо нөгөө холбогдож нөгөө харилцаагаа эхлүүлж чадахгүй байгаа. Зүгээр л ингээл хоёр талд ингээ яваад байгаа хүмүүс бас үзчихэж магадгүй байгаад байна. За тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө зөвхөн ингээд ажил карьер ингээд үйлдэл ингээд хийгээд яваад байх юм бол ерөнхийдөө нөгөө өнөөдөртөө өнгөрсөндөө болж исэн өнөөдөртөө ч болж байгаа. Гэхдээ нөгөө юу яах юм бэ? Ирээдүй гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Ирээдүйд болохоор нөгөө зүрх шархалнаа гэдэг юм. Зүрх шархална. Тэгээд нөгөө одоо хүн байнгын л нөгөө нэг цоо ирүүл ингээд явж явах юм бас байдгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө өвдсөн зовсон үед одоо нөгөө нэг халамж анхаарал тавих барих тийм юунууд бол маш их хэрэгтэй харилцаа гэж гараад ишүү за. Тэгээд нөгөө удаа ярилцахгүй явах юм бол ерөнхийдөө нөгөө бие биен лугаа нөгөө хашигжиж эхэлдэг болно гэж байна. Тэгээд нөгөө юу ямар юм бэ? Бас л нэг юм жоохон хорт зурчлаасаа
болимоор л хүмүүс байгаад шүү. За нөгөө хорт зуршилтай хүмүүс байгаад байна. Тэгээд одоо бүр өстө өнөө маргаашгүй наад хорт зуршлаа хай гэж бол хэлэхгүй. Гэхдээ нөгөө багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хорт зуршил чинь нөгөө явсаар нөгөө ерөөхдөө нөгөө эрүүл мэнд чинь бас нөлөөлнө шүү дээ гэдэг шүү. За тэгээд одоо нөгөө энэ дээр болохоор нөгөө удахгүй нөгөө юу яах гэж байгаа хүмүүс байж магадгүй. Хурмаа хийх гэж байгаа, төлөвлөж байгаа. Тэгээд нөгөө гэр бүлэрээ ярилцж байгаа барьж байгаа. Тэгээд нөгөө гал халуун нийт нэг тийм юу харилцаанууд яг эд дундаа явж байгаа тийм хүмүүс бас үзээд ах шиг байна. Тийм. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө энийг үзэж байгаа массыг бол юу яал гэдэг юм. Амар тийм юутай байгаад ах юм. Айдастай байгаад ах юм. Өмнө нөгөө эсвэл зүрхэн шархалсан өмнөх XS нөгөө тийм сэтгэлийн шарх авсан хүмүүс үзэж магадгүй. Одоо нөгөө 3 дахь читгээдийг нөгөө 3 дахь читгээд амьдралд нь орж ирээд нөгөө маш их сэтгэлийн шархлуулсан. Тэрийг нөгөө хүн нөгөө өөрийнхөө чихээрээ сонссон ч нөгөө нүдэрээ харахгүй бол итгэхгүй гэдэг шиг. Тэгээд нөгөө нүдэрээ хараад одоо нэг тийм асуудлыг одоо гарцсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү хүмүүс бас ингэж байгаад байна. Тэгээд нөгөө нэг юм жоохон сэтгэл нь ингээд нэг юм жоохон хатуу болчихсон. Тийм хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө дахиад харилцаа эхэлнэ гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юм дээр нөгөө нэг итгэл төгс бус итгэхгүй байгаа бас тийм хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө маш их ингээд үнэн сэтгэлээ зориуллаад нөгөө өөрийн чинь ингээд хүлээгээд байгаа ч хүн байгаад байна. Одоо энэ чинь нөгөө маш олон хүн үзэж байгаа болохоор ингээд нөгөө маш олон юугаар нь юу хэлж байгаа шүү. За тэгэхээр нөгөө өөрийн чинь ингээд хүлээж байгаа хүнийг тэгж их айхтар удаан хүлээлгэх хэрэг байна уу да гэдэг бас нэг тийм мессеж байгаад байна. За тэгээд нөгөө ажил амьдралын балансаа тэнцвэржүүлээд юу ямар юм бэ? Одоо нөгөө жоохон материаллык тал руугаа хэвийгээд илгүү нөгөө юу ямар юм бэ? Хүний амьдралын нөгөө нэг жаргал зовлон, зүрх сэтгэл, хайр халамж бүх юмыг тэгж юу ямар юм бэ? Мэдрүүлмээр юм бэ? Халамжламаар юм бэ? Одоо нөгөө би угаасаа нэг тийм юу яаж чаддгүй шүү дээ. Бүдүүн баг тийм мэддгүй штэ гэдэг. Тиймэрхүү юм хэлэх гэж байгаа бол энэнийг би бол маш их буруу гэж хэлж шүү. За. Тэгээд нөгөө эхний одоо өмнөх X гэдэг юм уу? Тэрийг ингээд үе бодоод шаналаад ингээд нөгөө юу яагаад маш их сэтгэлийн тийм зовиртой, гонигтай ганцаардaltaа тэгээд нөгөө өглөө орноосоо босмооргүй ч юм шиг бодогдоод ингээд шаналаад твтээд байгаа тийм хүмүүс бас байгаад байна. Тэгээд нөгөө энэ дээр энийг бас нөгөө нэг юуны юугүй хүмүүс бас үзээд ах шиг байна. Гэр бүлтэй мөртлөө нөгөө гэр бүлгүй юм шиг нөгөө нэг цэмцээгээд яваад байдаг нэг ах нар гэж хэлж тийм үү. Нэг тиймэр хүмүүс байгаад байдаг шээ. Тэгэхээр нөгөө юу ямар юм бэ? Ар гэртээ нэг жоохон санаа тавьмаар юм байна. Одоо нэг эрэгтэй хүн үзэж байгаа бол бас ах нар гэж хэлж байна. Эмэгтэй хүн үзэж байгаа бол та нар минь юу яачаач ээ. Гэр бүлдээ анхаарал тавь. Тэгээд одоо нөгөө яг ингээд нөгөө сонирхоод байгаа одоо нөгөө хоббигоо солих гэж байгаа эсвэл нэг ийм шинээр юм сурч эхэлж байгаа хүмүүс бас байгаад байна. Тэгэхээр нөгөө яг тэр бодвол маш зөвлөлтөө хүн өөрийгөө хөгжүүлж одоо хүн одоо очиж үзээгүй газар очиж үзэх одоо шинэ хоббитэй болох байх чинь одоо их сайхан шүү дээ. Гэхдээ нөгөө хамгийн гол юм орхитуулаад байна гэдэг мессеж гараад байна. Хамгийн гол юм орхитуулсан байна. Хайр халамжаа. Тэгээ зөвхөн ингээд нөгөө уртхаа хараад одоо жинхэнэ өөрийгөө бодно гэд ингээд яваад ээж болохгүй гэж байна. Тэгээд нөгөө бусдын амьдралыг бас их ингэж шүүж ингэж ярьдаг бус нөгөө эв найрамдалтай байдалгадаг тийм маш их юм энерги сайтай тийм эерэг тийм хүн байгаараа гэдэг юм. Тэгээд нөгөө маш их юм өөрөө нөгөө юу шаналл сэтгэлийн шарах
идлээгүй юм шиг нөгөө бусдын үйлийг ингэж шүүдэг битээ байгаараа гэдэг шүү. За юу бусдын заяа тавилан шүүдэг битээ байгаараа. Тэгээд нөгөө маш их тийм хайр халамж инхрийллийг одоо нөгөө юу та хүндээ ингэж зориулдаг байгаараа. Тэгээл одоо би л ингээл болж ивэл одоо угаасаа би тийм хийж мэдэхгүй ингээл нөгөө шархлуулаад гомдоогоо тунеалгаад суулгаад байж боломгүй гэж байна. Тэгээд нөгөө ягаад ч юм нэг юу яагаад байх юм. Хоёр биентэйгээ санал зөрөлдөөд нэг нь баруун гэвэл нөгөөх нь зүүн гэдэг. Нэг нь А гэвэл нэг нь Яа гэдэг нэг юм үзэл бодлын хоёрын хооронд нэг тийм амар том маргаан биш мөртлөө нэг үзэл бодлын нэг зөрүү байгаад байд юм. Тэгэхээр нөгөө аль болох одоо нөгөө юугаа одоо байгаа харилцаагаа авч үлдэх сонирхолтой хүмүүс байгаа бол маш их тийм ойлголцол хэрэгтэй. Бие бинийгээ дэмждэг. Хоёр зүглөө биш нэг зүгт хардаг болсон цагтаа нөгөө маш их юм гайхалтай харилцаа үүсч энийг авч үлдэж чадна гэж шүү. За юу тэгэхээр нөгөө энийг айгүй сайхан бодороо гэдгээд юм. Тэгээд нөгөө маш хатуурхалтайгаар ингээд удаа яваад иж боломгүй. Одоо нэг л өдөр би явчих шүү. Давраад агараа гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү сануулгыг уг нь ингээд өгөөд байгаа юм байна л да энэ харилцаан дээр байгаа хүмүүс. Тэгэхээр нөгөө тэрийг тоохгүй л ер нь нэг жоохон өөрийнхөө дураар зоргоор тиймэрхүү хүмүүс байгаа дээ. Тэгэхээр нөгөө юу яах вэ гэдэг сануулга бас байгаа дээ шүү. За. Нөгөө хажуудаа байсан аз жаргалыг нөгөө хараагүй алсаа сайж явж байгаад нөгөө дэрэгдээ байсан жаргалаа алдчих үү дээ гэдэг юм байгаад байна. Тэгээд одоо нөгөө би бол нөгөө өөрөө өөрийгөө мэднэ гэд хэлж байгаа тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд би ямар ч дайралтанд дондохгүй штэ. Би ямар ч юм амьдралын шуурганд би сөхөрч үзээгүй штэ. Би угаасаа чадaltaй эрэгтэй, би угаасаа чадaltaй эмэгтэй ч гэдэг юм. Нөгөө юу тэгж нөгөө альваад нөгөө нэг юм юу яаж болохгүй л гэдэг юм да. Ам гарч болохгүй л гэж юм. Тэгээд нэг жоохон уужим ухаантай байгаараа. Тэгээд өөрөө өөрийгөө нөгөө маш их юм олон талаас нь хараараа. Хизэнээс яаж ихэлсэн амьдрал яаж явж байгаа бэлээ. Одоо би нөгөө хаана ямар алдаа гаргаад яг ийм юунаас ихэлсэн бэлээ гэдэг юм аа. Айгүй сайхан юу ягаараа. Бодож болгооч дүгнэлт хийгээрэй за. Тэгээд нөгөө хитрхи их тийм хүчрхэг байх гадах хэрэг байхгүй. Жохон тийм юу та бэ. Эрэгтэй хүн үзэж байгаа бол юу нэг жохон тийм уян хатан бусдад нэг юм юу та нэг жохон юм халамжтай зөөлөн сэтгэлтэй бай. Эмэгтэй хүн үзэж явах юм бол нөгөө би хүчрэг эмэгтэй гэдэг нэг тийм үгийг хэлээд нэг хүчрэг байх га бүр ингээд яг нэг тийм хүчрэг эмэгтэй гэдэг тийм нэр томьёонд хитрхи их тасцсан тийм хүмүүс байгаад байна. Тэгсэн мөртлөө дотроо болвол маш их ядарч байгаа шүү дээ. Маш их ядарч байгаа. Тэгээд нэг иймэрхүү юу та хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө альва нэг зүйлд баригдаж битээ амьдраа гэж юу яаж чинь сануулга гарч ирж байна. Заримдаа нөгөө нэг жоохон эрх муур шиг байгаа ч гэдэг юм гарч ирж байна. Дандаа л нэг тийм хатуужан хатуурхалтай тийм байхаас оронд эрх муур шиг байгаа ч. Тэгээ дотроо бити нөгөө шаналаач. Дотроо нөгөө амар их асуудал хүний амьдрал угаасаа асуудалгүй амьдрал гэж байхгүй л те. Тэгээд нөгөө асуудлаа нөгөө дотроо л болгоол ерөөсө гадагшлуулдгүй. Эн чи миний л асуудал штэ. Миний шийдэх хэрэг штэ гэдэг ингээд юу яагаад яваад байгаа. Тийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө та бүхэн минь бас нэгийг бодож хоёрыг тунгаагаарай гэдэг сануулгыг хэлж байна. Тэр цагт бол өстой үнэхээр гайхалтай гэж. Альва дам гарч болохгүй. Хүч чадал нь бол үнэхээр байгаа. Хүч чадал нь байгаа, гэрэлт ирээдүй байгаа. Тэгээ хоёр биендээ нөгөө нэг тийм халуун дулаан тийм юу
үсэг гал голомд эсвэл энд нөгөө ихэвчлэн нөгөө нэг юу яагаад хүмүүс яагаад байгаа юм лөө нөгөө нэг гэрт ороогүй хүмүүс бас байж магадгүй. Уг нь ингээд нөгөө эхнэр нөхөрч гэдэг юм уу, найз залуу найз өсгөө гэж яваад байгаа мөртлөө яг нэг юу голомт бадраагаагүй тийм хүмүүс байгаа даа. Тэгээд нөгөө ерөөсөө хүүхд төлөвлөхгүй байгаа хүмүүс бас юу яагаад ах юм, үзээд ах юм. Тэгээд нөгөө одоохондоо хүүхд болоогүй, арай болоогүй байна. Хийх юм зөндөө байна. Тэгснийхаа дараа тэгнэ гэд ингээд нөгөө амар их юм амьдралын нэг тийм том төлөвлөгөө гаргацсан ингээд яваад байгаа тийм хүмүүс ээж магадгүй. Гэхдээ нөгөө яг хүн өөрөө амьдралаа төлөвлөж, гэр бүлээ төлөвлөж ингэж явах нь бол туйлын зөв. Гэхдээ нөгөө маш их юм хатуу нөгөө ялангуяа тэр нөгөө үр хөвгттэй болохын тал дээр өстой болоогүй хааж исэн угаасаа би хүүхдтэй болохгүй ч гэж боддог ч гэдэг юм уу. Эсвэл хүүхд гарах болоогүй байна. Одоо би өөрөөгөө мэдчихэж байна гэдэг ингээд хүүхдтэй холбоотой нөгөө хатуурхал бити яриарэ гэдэг шүү заа юу. Нөгөө хүүхдтэй холбоотой хатуурхад ерөөсөө огт ярьж болохгүй. Тэгээд үнэхээр тэгж бодож л байгаа бол зүгээр л дотроо бодчих. Нөгөө өрөөл бусдад би одоо тэгж гэж байгаа штэ. Би угаасаа тэгин ингэн гэдэг одоо найз нөхдийн хүрээлэл дундч байдаг юм уу? Эсвэл ажил хамт олонны дунд байдаг юм уу? Аав ээжтэй байдаг юм уу? Амраг хайртай байдаг юм уу? Ерөөсөө тэгж нөгөө юу яаж болохгүй шүү за. Хүүхдтэй холбоотой тийм асуудлыг дахиж бити хөндөөрөө гэж юм. Тэгээд тэр цагт бол нөгөө үр хүүхэд за яаж одоо нөгөө юу нь яг голомт нь тэгшэрнэ. Тэгээд бас магадгүй нөгөө яг тэгж хатуу төлөвлөгөө гаргаснаас гадна энд болохоор нөгөө хүүхдтэй болох гээд болж чадахгүй байгаа. Тэгээд нөгөө хоёр хосын хоорондын харилцаа нөгөө өр хүүхдгүйгээс болоод нөгөө яг нэг тийм зөвхөн ажлаа хараад юм уу эсвэл ингээд тэмцэлтэд яваад амьдралтай тэмцэлтэд одоо ингээд явж байгаа тийм хүмүүс бас үзчихэж магадгүй байгаа тийм. Гэхдээ нөгөө бодлоо нэг жоохон уян хатан болгоод тэгээд нэг юм маш их юм нөгөө хүчрхэг байдлаас гараг гэж хэлэх гээд байгаа байхгүй. Хүчрхэг байх чинь уг нь их юм юутай байгаад байна. Сайн сайхан байна. Гэхдээ нөгөө хүмүүн заяа чинь нөгөө зүрх сэтгэл дээр оршдог. Тийм учраас нөгөө юу ягаараа өөр хүүхдтэй болно гэж юм. Тэгээ хамгийн гол нь одоо энэ дээр мессежн дээр гарсан бүхнийг юу ямаар юм бэ? Их сайхан бодож болгож биелүүлж ингэж явмаар юм байгаа тийш үү заа юу. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг одоо хүүхдтэй болъё гэд төлөвлөгөө тавьсан мөртлөө болж чадахгүй байгаад байгаа хүмүүсийн хувьд болохоор нөгөө ерөнхийдөө юу юм бэ наа? Жохон цаг хугацааны асуудал бол орох юм байна. Гэхдээ голомт дүүрэн үр хүүхдтэй болоод ингээд нэг юм аз жаргал идэлнэ л гэж байна. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг юу яагаагүй гэж гараад ах юм. Одоо нөгөө хүүхдүүдтэйгээ нөгөө гэр бүлээрээ аялалд явна гэд төлөвлөчөөд аялдаа явж чадаагүй тийм хүмүүс бас байна. Тэгэхээр нөгөө яагаад явж чадаагүй юм бол доо тэгээд ямар ч хэлсэн төлөвлөсөн бол гэр бүлийнхаа аяллыг заавал хийгээрээ. Заавал тэр нөгөө гадагшаа дотгошоо үнэтэй аялал гэхээсээ илүү Монгол дотроо сайн сайхан байгальтай гоё газар зөндөл байдаг штэ. Тэгээд сайхан байгалийн сайханд гэр бүлээрээ аялаад агаарт гараад тэгээд нэг юм сайхан голомтоо бэхэлсэн нэг тийм инээд баяслыг ер нь дүүргэмээр байгаад шүү заа юу. Тэгэхээр энэ группийг маань болохоор ерөнхийдөө нөгөө юутаа л хүмүүс үзээд байна. Ер нь нөгөө гэр бүлийн баяр баясгалан гэдэг юм нь ерөнхийдөө нэг жоохон холдсон. Тэгээл нөгөө бие биенийхээ одоо уучлаарай бие биенийхээ дээр гарах гэдэг юм эсвэл бие биенээсээ илүү хүчрэг болох гэдэг юм уу? Эсвэл энд нөгөө удирдан зохион байгуулж байгаа албан тушаалтангууд байж магадгүй. Одоо компани захирлж байдаг юм уу? Аль бэлцийн захирлж байдаг юм уу? Хуульчч байдаг юм уу? Одоо нэг тийм хатуу мэрэгжилтэй буюу одоо нөгөө хүмүүсийг ингэж базаж удирддаг тиймэрхүү мэрэгжилтэй хүмүүс бас байж магадгүй заа юу. Тэгэхээр нөгөө альва зүйлийг тэр нөгөө ажил албан дээрх тэр гаргасан юм ажил албан дээрээ үлдээгээл гэртээ ирсэн бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үр хүүхдүүдтэй бол үр хүүхдүүдтэй аав ээж нь амар хайртай хүмүүс бол үр хүүхдгүй байсан ч гэсэн амар хайртай хосууд бол бие биентэй амар хайртай хосууд нь ийм байх хэвээр. Эсвэл аавын хүү ээжийн охин байх юм бол гэртээ ирэл аавын хүү ээжийн охин байх хэвээр.
гэдэг ийм мессежүүд бол яхахгүй гараад байна. Тэгэхээр нөгөө айгуу сайхан тийм нөгөө юу ягаараа. Бодож болгоогоорой. Тэгээд нөгөө дандаа нэг тийм нөгөө хатуу байгаад байна гэж юу яхав тий. Тэгээд нөгөө юу ямар юм бэ? Энд болохоор нөгөө ах トゥ зүүтөж байж магадгүй шүү за. Тэгээд нөгөө ажлын хүрээлэл, найз нөхдийн хүрээлэл нь дамгай явцсан хүмүүсийн хувьд бол юу ямар юм бэ? Ах トゥ зүүтөө байсан ч гэсэн нөгөө их сайхан тийм буурлуудыг баярлуулж, баясгаж, өр хүүхдүүдийг баярлуулж, баясгаж ингэж нэг тийм юу ямар энерги өөртөө нэг тийм баяр баясгалын энергийг өөртөө авмаар юм байна. Тэгэхээр нөгөө хүн баярлуулаа гэсэн үг байхгүй юу? Хүн ингээд баярлуулад яваад ахаар тэр одоо өөрийг баярлуулж явах тэр хүн өөрт чинь үнэхээр их талархах нь шүү дээ. Тэгэхээр бусдаас нөгөө талархал аваа гэдэг бас мессеж гараад шүү за. Тэгэхээр нөгөө маш их юм өдөртөн зохион байгуулдаг ийм хүмүүс байж магадгүй гэж хэлсэн шүү дээ. Тийм айгүй их тийм нөгөө эрчим энерги өндөртэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө нөгөө голомтонд нь баяр цэнгэлэн жоохон хомс ийм хүмүүс үзээд байна. Тэгэхээр нөгөө маш их ийм та удирдахч байж болно, та чадaltaй, хүчтэй, мөнгөтэй, төгрөгтэй те хүссэн бүхэн чинь байж аж магадгүй, байж аж болно. Гэхдээ нөгөө хүмүүн заяагаа битгий гээгээрэй гэдэг юм гараад байна. Маш их сайхан өглөг буян өгөөд ингэж яваараа гэдэг ийм мессежийг хэлмээр байна. За та бүхэндээ баярлалаа энэ хүртэл үзсэнд. Тэгээд юу намайг дагаарай. Тэгээд удахгүй дахиад шинэ бичлэгээр бүгдээрээ уулзцгаанаа. За маш их баярлалаа.